Говьсүнбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны танилцуулга. Монгол Улсын засгийн газраас 2007 онд 270 дугаар тогтоол гаргаж, аймаг нийслэлийн цагдаагийн газар хилцсэн криминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлгийн шүүх шинжээч эмч нарыг нэгтгэн аймаг нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг 2009 оны 1-р сараас байгуулсан ба уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд засгийн газрын 67-68 дугаар тогтоол гарч, аймаг нийслэлийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шүүхийн шинжилгээний албыг хэрэгжүүлэгч агентлагийн статустай ажиллаж байна. Сайн мэцхан уу. Та бүхний энэ орой амгалан гэрье. Одоо шүүхийн шинжилгээний байгууллагын тухай хууль болон шүүхийн шинжилгээтэй холбоотой асуудлын талаар та бүхэнд хариулт өгөхөд миний бие болон манай хамт олон бэлэн байна. Шүүхийн шинжилгээний алба нь анх эрүүгийн цагдаагийн тоо бүртгэлийн хэсэг гэж байгуулагдаад 1944 оноос эхэлсэн алба юм байгаа. Сүүлд нь цагдаагийн байгууллагын бүтцэд орж цагдаагийн ерөнхий газрын болон эрүүгийн цагдаагийн газарт хилцэс тасаг албаны хэмжээнд явж байгаад 2005 оны эрх зүйн шинтгэлийн хүрээнд шүүхийн шинжилгээний байгууллагыг хууль зүйн дотоод хэргийн яамны бүтцэд нэг агентлаг болгон авсан. Манай алба нь 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд албаны дарга, нягтлан бодох, шинжээч эмч 2, криминалистикийн шинжээч 2, туслах ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Мөн манай алба нь өөрийн Говьсүнбэр аймаг болон ойрох Дорн говь, Хинтээ аймагуудын ойролцоо сумуудад гарсан гэмтэргийн дуудлаганд явж нотлох баримт болон уул мөрийг бэхжүүлэн илрүүлж шүүхэд нотлох баримтын үнэлгээ гаргаж ажилладаг. Говьсүнбэр аймгийн шүүхийн шинжилгээний алба нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох, үзлэг задлан шинжилгээ, үхлийн шалтгаан тогтоох, цусны бүлэг тогтоох, согтолтын зэрэг тогтоох зэрэг лабораторийн шинжилгээг хийж, мөн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох, үзлэг задлан шинжилгээ, үхлийн шалтгаан тогтоох, цусны бүлэг тогтоох, согтолтын зэрэг тогтоох зэрэг лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байна. Гарын хээний болон галт зэвсгийн сумны хошуу, хонгооны бүртгэл мэдээллийн хүрээлэнгийн санг баяжуулах, илрээгүй гэмт хэрэгтэй холбогдол бүхий байж болох уулмөр хэн болгон тогтоогдоогүй цогцсны мэдээллийн сан бүрдүүлэх, хянах, ашиглах, хэрэг илрүүлэх, нотлоход шаардлагатай сорьц дээжийг бий болгох, хүрээлэнгийн болон орон нутгийн мэдээллийн нэгдсэн сан байгуулахад оршиж байна. Манай алба нь энэ 17 оны 10 сарын байдлаар нийт 272 хэргийн газрын үйлчлэгт оролцсон бөгөөд үүнээс хүний амнаас охирсон 24, хулгайн 76, зам тээвэр ослын 95, бусад хэргийн 82 газрын үйлчлэгт оролцсон байна. Мөн эрх бүхий байгууллага болон прокурор цагдаагийн байгууллагаас шүүхээс өгсөн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу нийт 62 криминалистикийн шинжилгээ хийсэн. Үүнээс гарын мөрний шинжилгээ 33, мөр судлалын шинжилгээ 27, бичиг баримтын шинжилгээ 2-ыг хийн дүгнэлт гарган ажилласан. 10 сарын эхний 10 сарын байдлаар шинжээч эмч нар маань нийт 332 шинжилүүлэгчд гэмтлийн зэрэг тогтоох үйлчлэг хийж дүгнэлт гаргаснаас үүнд 7, хүнд гэмтэл 7, хүндөвтөр гэмтэл 11, хөнгөн гэмтэл 137, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 78, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй 99 үйлчлэг хийсэн байна. Нийт 24 цогц задлан шинжилгээ хийсэн бөгөөд бэлгийн холбогдолтой 4 үйлчлэг хийж, нас тогтоох 1 шинжилгээ, химийн 20, биологийн 6 шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байна. Мөн Говьсүнбэр аймгийн шүүхийн шинжилгээний алба нь эдисийн шинжилгээ хийх бүрэн боломжтой өгөөд 2012 онд аймгийн орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас эдисийн шинжилгээний лабораторийг хүлээн авсан бөгөөд аймаг орон нутгаас мөн эдисийн шинжилгээний лаборатори, мөр судлалын микроскоп, мөн тээврийн хэрэгслээр 2012-13 онууд шинжилгээг хийж дуусгасан.
Одоо манай байгууллага нь өөртөө оногдсон үүргийн дагуу шинжилгээ хийж байгаа бөгөөд мөн шинээр болсон үзлэгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэг болон үнийн дүнгийн талаар нь та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. Энэ нь бол сая 2017 оны 8 сарын 1-ээс эхлэн шинээр хэрэгжиж байгаа сангийн сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар энэ үзлэгийн үнэлгээнүүд нь өөрчлөгдсөн байгаа. Энэ талаарх тодорхой мэдээллийг авахыг хүсэж байгаа бол манай 7054 3019 манай цахим хаяг болон бид нартэй биечлэн уулзаж энэ талаарх мэдээллийг авч болно. Энд ч бид нар доод мэдээллийн самбар дээр энэ үнийн дүнгийн талаарх мэдээллийг болон тушаалыг нь хавсалт маягаар доор тавьсан байгаа. Та бүхэн санал хүсэлт байвал манай хамт олон болон цахим хаяг биднэртэй холбоо ойрж шаардлагатай мэдээлэл авахыг хүсэж байна. Та бүхэн анхаарал тавьсанд баярлалаа. Тус албан иргэдэд нээлттэй ил тод байх ажлын хүрээнд дараах үйлчилгээний журмыг танилцуулж байна. Төлбөрт үйлчилгээний журам. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол шийдвэрээр шүүх хэмнэлгийн амбулаторийн үзлэг, лабораторийн болон магадлан шинжилгээ хийхэд шаардлагадах ажил үйлчилгээний төлбөр гаргуулах нь Монгол Улсын хууль зүйн дотоод хэргийн сайд, сангийн сайдын хамтарсан 2008 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн тушаалаар зохицуулагддаг байна. Эрх бүхий байгууллагын шийдвэр тогтоолоор хийж байгаа амбулаторийн үзлэг, лабораторийн шинжилгээний төлбөр үзлэг шинжилгээ хийлгэж буй иргэн гаргана. Гэмт хэрэг илрүүлэх зорилгоор мөрдөн байцаах, прокурор шүүхийн байгууллагын шийдвэрээр шарил шинжилгэд гаргасан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан зардлыг шинжилгээ хийх тогтоол гаргасан тухайн байгууллага хариуцаж гаргана. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу иргэдийг холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн төлбөрөөс чөлөөлж болно.